Сайн байцгаана уу? Та бүхэнд миксер, тортны хэв, шарах шүүгээ хэрэглэхгүйгээр хэлбэрхэн хийж болдог тарган торт хийж үзүүлнэ. Энэхүү тарган торт хийхэд айл бүрийн гал тогоонд байдаг энгийн орц хэрэгсэл ашиглана. Тарган торт маань 3 үеэс бүрдэнэ. Эхний суур үеийг бэлтгэхийн тулд дурын бичээнээ нунтаглана. Бичээнээ хүссэн хэлбэрээр жижиг ширхэгтэй болгох боломжтой. Хит нунтаглах шаардлагагүй. Хайлуулсан цэцгийг бичээнийг холиод жигд болтол багсарна. Тогооны ёроолт хүнсний скотч наалдуулахын тулд бага зэрэг тослоод өгөөрэй. Тостой тогоонд хүнсний скотч хүндэрхгүй наалдана. Тогоондоо хүнсний скотч дэвснээр дараа нь тортоо гаргаж авахд амархан. Хольж багсарсан бичээнээ савнд хийж дээрээс нь сайн дарж өгнө. Таглаад хөргөгчөнд зарцаана. Кремний үеэ бэлтгэхийн тулд эхлээд желатина дэвтэнэ. Кремний үе бэлдэж байна. Сүүгээ бүхэн бүлээн болтол халаана. Буцалгаж болохгүй. Дэвтээсэн желатина нэмээд бүрэн уустал тасралтгүй хутгана. Тараг зөөхий элсэн чихэр 3 хооронд нь холиод жигд болтол хутгана. Сүү хөрсөн байх ёстой. Зурмагт сүү хийж зөөлөн хутгана. Хүсвэл ванилийн сахар хийж болно. Бэлэн болсон зурмгаа суур бичээн дээрээ жигд асгана. Хийг гаргаж зөөлөн тогшиж өгөөрэй. Хөргөгчөнд 1-2 цаг бэхжүүлнэ. Тарган тортны чацаргантай жээл үеэ бэлдэж байна. Элсэн чихрээ нэмээд зөвхөн бүлээн болтол халаана. Буцалгаж болохгүй. Дэвтээсэн желатина нэмээд бүрэн уустал тасралтгүй хутгана. Бүрэн царцсан эсгийг шалгаад хөрсөн уусамлаа хийж өгөөрэй. Уусамлаа жигд тарааж таглаад хөргөгчөнд 1-2 цаг бэхжүүлнэ. Бэлэн болсон тарган тортоо савнаас нь гаргахын тулд халуун плетик эсвэл халуун усанд 1 минут орчим тавиад уутнаас нь зөөлөн өргөөд гаргаж авнаа.